Hello guys, welcome back to Rich Tarot Хөтөр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр бүгдээрээ ганц би мэлхийн орчныхоо хүмүүсийн хайр дурлалын энергийг харцгаая. Тэгэхээр таны амьдрал шинээр ямар нэгэн романтик харилцааны партнер гарч ирж гэнэ үү амьдрал дээр чинь тэ. Тэр талаар мэдээлэл авъя да. За би уламжлалт ясараа байгалийн чулуугаар хүзэрнийхөө энергийг цэвэрсэн байгаа. Тэгэхээр хэрвээ таны нар, сар, мандалт болон Венус гаригийн байршилсан мэлхийн орчин дээр төрсөн бол танд энэ төлөв хамааралтай гэсэн үг. За үзэж байгаа үзэгчтэй анхааруулж хэлэхэд манд ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй. Тийм учраас та анх мэдээлэл аваад хаях мэдээлэл нь хайраа. Хэрвээ энэ төлөв танд таарахгүй бол та өөрийнхөө сар, мандалт, Венус гаригийн байршлаар бас төлөвнүүдээ үзэж болох байгаа шүү та. За мэлхийн орчны хүмүүсийн маань хайр дурлал дээр нь ямар уршиг хүн гарч ирж байгаа тэр талаар хэлж өгөөч. Тэгэл авчирч байгаа охин хэлэлцээ маш их баярлалаа. Judgment гарч ирж байна. Сайн байна. Яагаад гэж өөрийгөө хохирогчийн өнцгөөс хараад байсан. Тэр чинь ингээд байхгүй болж байна гэж байна. Тэр чинь маш сайн шүү. Мэлхийн орчныхаа маань хайр дурлалын талбар дээр ямар нэгэн нэрхтэй байна. Justice, the Sun, Ace of Cups. За дахиад нэг үзэр авъя. Тэгэл авчирч байгаа хоног үзлээ маш их баярлалаа. Вау, Ten of Pentacles гарч ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө мэлхийн орчныхан маань яг одоогийн байдлаар нэг төлийн талаар ингэж дүгнэлт гаргасан юм байна л да. Тэр дүгнэлт нь одоо би өөрийнхөө амьдралын яг бүтээгч байхаар шийдлээ. Хохирогч гэж өөрийгөө харахаа болсон гэсэн үг. Тэгээд хохирогч гэж яагаад өөрийгөө хардаг байсан бэ урд нь гэхлээр хин нэгэн танд таагүй юм хийсэн романтик харилцаан дээр. За энэ Seven of Coins гэдгийг улам тодруулъя. Education, шүүх хурал, change, өөрчлөлт, lovers. Тиймээ хайр дурлалын талбар дээр хин нэгэн хүндээ та ингэж шүүх хурлаар явсан юм уу? Тэр хүнээсээ салсан юм уу? Тэгээд таны хайр дурлалын талбар дээр өөрчлөлт явагдсан гэсэн үг. Эсвэл зарим зарим мэлхийн орчны хүмүүс маань шүүхт ажилладаг байж магадгүй юм байна л да. Шүүхтэй холбоотой, хуультай холбоотой тийм ажил хийдэг. Тэгээ ямар ч хэлсэн романтик харилцаан дээр нь ингээд өөрчлөлт ирж ийн гэж байна. Тэгэхээр яг нь та урд нь өөрийгөө хохирогч яагаад надад ийм хүн яагаад миний амьдрал руу ийм хүмүүсийг явуулаад байгаа юм бэ гэсэн ингэж яагаад гэдэг асуултуудыг ертөнц рүү маш их явуулдаг байсан бол яг одоо та үгүй би амьдралынхаа бүтээгч гэсэн өнцгөөс өөрийгөө хараад илүү ирээдүйн рүүгээ харж амьдарч ийн гэсэн үг. Нэг өсөндөө өнгөрснөө хайж ийн. Тэр чинь маш сайн. Тэгэхээр ихний ордныхандаа баяр хүргэе. Ихний ордын мэлхийн ордныхан шүү. Тэгээ мэлхийн ордныхан маань яадаг вэ гэхээр өөрөө нөгөө нэг усны махбод учраас хин нэгэн сэтгэлээ өгсөн тохиолдолд тэр хүнийг мартна гэж айгүй хэцүү байдаг. Тийм учраас өөрчлөлт гэдэг зүйл амьдралд нь орж ирэхэд маш их цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр яг нөө төвчээртэй байхаа нэг илүү чухал санагдаж байна энэ дээр. Тэгээ High Priestess доошоо харж унсан. Энэ хүзэр маань ямар энерги бэлэгддэг вэ гэхээр ер нь бол дотоод 100 хоолойгоо нэлээд сонсдог, зүүн совиндоо маш их хитэгдэг. Тэгээд аль замаа сонгох вэ гэдгийг өөрөөсөө дотроосоо шийдэж чаддаг тийм хүнийг хэлдэг. Гэтэл энэ маань доошоо харж унсан учраас ерөнхийдөө бол жоохон өөртөө итгэл нь алдарчихсан байж магадгүй мэлхийн ордныхан маань урд нь нөгөө нэг сонгосон романтик харилцааны партнернууд нь яг өөрийнхөө зүрх сэтгэлийг ингэж хангалттай сайхан хангалттайгаар өөртөө нь хайрлаж чадаагүй учраас одоо өөртөө итгэхээ болчихсон. Би дахиад л өмнөх шигээ ижлэхэн партнер сонгочих үедээ гэж жоохон айдаг. Тэгэхээр энийг улам тодорхойлуулъя. За мэдээлэл авчирч байгаа охин нэгрүүдтэй маш их баярлалаа.
high priestess гэдэг үгийг тодорхойлж өгөөч. False person. Тийм худлаа хүнтэй уулзчих үедээ гэж айдаг. Англи хэлэнд false гэдэг маань худлаа, person гэдэг маань хүн. Тэгэхээр ийм маск зүүсэн яг танд үнэнгээсээ ханддаггүй ийм хүндээ таарчих үедээ гэж айдаг. Тэгэхээр мэлхийн орчны хүмүүс маань ямархуу хүнд илүү сэтгэлтэй ханддаг вэ? Ямархуу хүмүүс тэрнүүсийг одоо өдөөдөг вэ те? Романтик харилцаанд ирэхээр зүрх сэтгэлээ ов онгорхой байлгадаг тийм хүн. Яг чин үнэнгээсээ ханддаг те. Хизэж тийм маск зүүж худлаа, хуурмаг, энерги үүсгдэггүй тийм хүнийг мэлхийн орчныхаа маань илүү дүүддэг. Яг өөрийнхоороо байж чаддаг. Тэгэхээр тийм хүнтэй уулзахгүй худлаа маск зүүсэн хүмүүстэй учирчих үедээ гэж айж гин. Тэгээ дээрээс нь ийм маск зүүсэн олон хүмүүсээс яг жинхэнэ хүнээ яаж отлох вэ гэсэн айдас бас байна. Жинхэнэ яг өөрт нь таарсан заяаны хань гэж байгаа шүү дээ тийм. За тэгэхээр таны амьдралд чинь орж ирж байгаа романтик партнер ер нь айгүй чинэлэг залуу гэж харагдаж байна. Чинэлэг залуу, wealthy man. Тэр энэ заавал санхүүгээрээ чинэлэг байх шаардлагагүй. Зүрх сэтгэлээрээ ч юм уу, оюун ухаанаараа ч юм уу бас айгүй чинэлэг байх магадaltaй. Хэрвээ та санхүүгээрээ чинэлэг залуу бас дээрээс нь зүрх сэтгэлээрээ айгүй цаалхан цагаахан тийм хүнийг хүсэж байгаа бол захиалга явуулсан бас дээр. Ер нь та ямар захиалга ертөнд рүү явуулна тэр захиалга чинь хурж ирдэг гэдэгт итгэх хэрэгтэй. Тэр тусмаа мэлхийн орчныхаа маань нөгөө дотоод зүүн совин нь маш их хөгжсөн учраас амьдрал руугаа яг хүсээ маддаж авах тэр энерги нь айгүй хүчтэй дотор нь байж байдаг. Тэгэхээр та ямар захиалга өгнө тэр чинь хурж ирнэ. Тийм учраас одооноос яах нь захиалга өгөөрэй. Тэгэд өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Одоо өөрийнхөө дотор зүүн совингоо сонсдог итгэл тийхгүй өөрийнхөө зүүн совинг дагахгүй дотоод ертөнцөө мэдрэхгүй байж захиалга өгөх юм бол таны захиалга хэзээ ч ирэхгүй. Ягаад вэ гэхээр тэр нөгөө нэг doubt буюу эргэлзээний энерги үйлчлэгдсэн учраас. За тэгээд санаа зовлтгүй шударга яс тогтоогдно гэж байна. Тэгээд аз жаргал хаалга тогшноо хамгийн гол нь өөрийгөө хайрлах гинэлтэй. За шударга ясны тогтоогдно гэдэг тал дээр бүгдээрээ өшөө илүү мэдээлэл авъя. Зарим нэг мэлхийн орчныхан маань хуулийн чиглэлээр юм уу ер нь хууль тогтоох байдал байгууллагт ч юм уу тийм газруудад ажилладаг байх магадaltaй байна. Эсвэл таны шинээр орж ирж байгаа амьдралд шинээр орж ирж байгаа хүн чинь хуулийн чиглэлээр ажилладаг хүн байх бас магадaltaй. Justice гэдэг үгийг тодорхойлж өгөөч. The unexpected income буюу ерөөсөө таны өөрт нь сонсож байгаагүй газраагүй одоо бодож сэтгэж байгаагүй газраас энэ хүнтэйгээ танилцсан гэж шүү дээ. Заавал нөгөө нэг санхүүтэй холбоотой байх шаардлагагүй. Нэгэн тугаасаа бид нэр хайр дурлалын мэдээлэл авч байгаа учраас энэ дандаа хайр дурлалтай холбоотой. Тэгээд та энэ хүнтэйгээ танилын хүрээгээр танилцсан гин шүү дээ. Таны найз нөхдөд хүрээлээс байж болж гин. Ажлын хүрээнээс байж болж гин. Эсвэл гэр бүлийн хүрээгээр бас танилцаж магадгүй. Заримдаа нөгөө бидний ээж аауд өөрийнхөө найзуудынхаа хүүхдүүдтэй бидрийг танилцуулахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр тэр шугамар бас энэ хүнтэй танилцаж магадгүй. Тэгээд энэ хүн маань танаас насаар ах байх боломжтой юм шүү. Mature man буюу насаар ах. Насаар ах биш юмаа гэхэд нэлээд дотроо айгу тийм санаа суусан. Санаа суусан гэхээр заавал хар санаатай биш л дээ. Зүгээр санаа суусан гэхээр танаас илүү олон зүйлийг амьдралыг туулсан, илүү одоо юмыг илүү өргөнөөр харж чаддаг дотоод ертөнцийн айгу уужим тийм хүн байна харагдаж байна. За энэ хүнийг улам тодорхойлвол энэ маань яг ямар махбодтой хүн байх нь гал, шороо, агаар, ус. Энэ хүний махбодыг тодорхойлж өгөөч. За энэ хүн маань ч гэсэн урд нь хайр сэтгэлийн талбар дээр айгүй их сэтгэл гутарсан. Тэгээд тийм ч учраас одоо тэр өнгөрснийхөө ямар нэгэн үлдэгдлээс ингэж архиж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ чинь сайн өнгөрсөндөө нэг гэсэндээ амьдрахыг хүсэхгүй байна гэсэн шийдвэр гаргасан байна. Ус махбодтой хүн байх магадaltaй байна. Тантай адилхан бас ус махбодтой. Тэгэхээр яг ус махбодтой хүнтэй таарч нийлдэг. Би нэг ойлгох магадлал илүү өндөр. Яагаад гэвэл хоёулаа адилхан сэтгэл нь ингээд
маш гүнзгий явж болдог. Тийм ч учраас би биентэйгээ ингэж ойлголцох нь илүү гүнзгий байж магадгүй. The Chariot гэж гарч иж байгаа учраас энэ болохоор нөгөө амжилтыг бэлэгддэг. Тэгэхээр энэ хүн маань амьдрал дээрээ нэлээд амжилттай яваа хүн гэж харагдаж байна. Карьер дээрээ ч, санхүү дээрээ ч, сэтгэл зүрхний хувьд ч гэсэн бусдаас аягүй хараад бус. Гэтэ энэ нөгөө нэг хүний ингээ мөрөн дээр нь сар байгаа зү тий. Тэгэхээр сар гэдэг маань ерөнхийдөө жоохон нууцлаг гэсэн үг. Тэгэхээр энэ хүн маань дотоод ертөнцөө бас бусдаас нуудаг мэлхийн орныхандагаа бас адилхан тийм усан энергитэй хүн гэж надад харагдаж байна. Тэгсэн мөртлөө маш их амжилттай явж байгаа амьдрал дээрээ. Тэгээд заримдаа амьдрал дээрээ гарч байгаа юмудаас жоохон ингээд уудчихад байдаг. Тийм учраас тантай уулзах тэр мөчөд амьдрах одоо чин хүсэл эрмэлзэл нь улам илүү шавхагдаж орно гэсэн үг энэ хүнд. Улам илүү буцлан дотроос нь. За тэгээд Ace of Cups маань доошогоо харж унсан гэдэг чинь ягаад өөрийгөө хайрлахгүй байна гэж миний сэхвсэн тэнгэрүүд танд хэлж байна. Танаас асууж байна. Дэлхийн орныхан маань ер нь бусдыг гэсээр хагаад өөрийгөө дандаа хойрт тавих гад байдаг. Тэгээд дэлхийн орныхан маань гэр бүл гэдэг зүйл айгүй чухал байдаг учраас гэр бүлийнхаа төлөө бараг өөрийгөө золиослоход бэлэн. Тэгэхээр тийм тохиолдолд яг нь жоохон өөрийгөө хайрлаж, өөрийгөө нэгт тавьж сурах тийм хэм маягийг өөрийнхөө амьдралд тогтоог юм л дээ. Таныг happy байлгадаг зүйлүүд юу вэ те? Аз жаргалтай байлгадаг зүйлүүд чинь юу вэ? Тэрийг хийгээд өөр дээрээ хамаг анхаарлаа хандуулгаад өөрлөгөө аягаа цутгаа гэсэн үг. Тэгсэн цагт таны хүсэн хүлээж байгаа тэр abundance чинь хурж ирнэ шүү дээ. Abundance гэдэг маань одоо маш сэтгэл хангалуун байдал хайр дурлал дээр таны тэр хүсэж байгаа романтик партнер чинь яг мөрөөдлийн дээр залуу чинь одоо бүсгүй чинь ингээл гів үнэт гараад ирэх юм шиг тийм энерги харагдаж байна. За энэ хүзийг улам илүү тодорхойлъё. 10 of coins гэдэг хүзийг тодорхойлж өгөөч. Occupation. Distant horizon. За энэ хүндээ холын зайнаас уулзсан гэж харагдаж байна надад. Холын зайнаас энэ хүнтэй уулзах магадaltaй. Тэгээд ажлын шуумаар бас танилцаж болох юм байна шүү за. Concern. Бодол явагдаж байна таны зүгээс. Investment. Child labor. За ажлаасаа болоод маш их юу яаж ингэнэ ачаалттай байна гэж байна. Эсвэл амьдрал айгу ачаалттай санагдсан жишээ танд. Тэрнээс болоод таны эрх чөлөөч ингээ боогдчихсан юм шиг хүссэн юм а хийж болохгүй байгаа юм шиг тийм мэдрэмж санагдаад байна л да. Тэгэхээр тэрэндээ бити анхаарлаа хандуулаа те. Өөрийнхөө биш те occupation боёо одоо юу гэдэг өөрийнхөө тэр аз жаргалтай баяр хөөртэй бүх юм бүтчихсэн юм шиг тэрэн дээрээ анхаарлаа хандуулж улам илүү тэр мэдрэмжээрээ өөрийгөө хүрээлүүлэх юм л те. Тэгсэн чинь ингээд холын занаас ингээ хурж ирж байгаа таны тэр романтик харилцааны партнер чинь. За энэ хүнтэйгээ яг хэдэн сарын дараа ч юм уу хэдэн хоногийн дараа ч юм уу нэг тоо гаргаж өгөөч зохиосон нэрүүд минь 4 гэж гарч ирж байна. За 4 сарын дараа байж магадгүй 4 хоногийн дараа байж магадгүй 4 цагийн дараач байж магадгүй 4 жилийн дараач байж магадгүй. Тэгээд та хоёр ингээд уулзаад бинийгээ болцаанд дурна гин л дээ. Courtship хамтдаа ингээд цагийг өнгөрөхийг хүснэ. За тань зөвлөгөө өгч гэж сонгоё. Малгай гарч ирж байна. За хамгийн ихний trinket маань мэлхий байсан. Нөө мэлхийн орны мэлхий. Яст мэлхий юм да. Тэгэхээр яст мэлхий гэдэг чинь өөрөө айгу шаргуу хөдөлмөрч тэгээд усны амтан шүү дээ. Гүн гүнзгий маш одоо мэдрэмтгий зөөлөн эмзэг. Тэгэхээр яг нөө өөрийгөө хайрлаж мэлхий гэдэг хүн одоо мэлхийн энергитэй мэлхийн ордны энергитэй хүн маань өөр дээрээ анхаарлаа хандуулах цаг чинь иржээ. Бити бусад хүмүүсийг өөрийг чинь шалны алчуур мэд хариул шалны алчуур мэд одоо тантай харьц гэнэ л дээ. Бусдыг бити тэгэж өөрийгөө одоо монголоор юу гэх юм don't let others treat you like this боёо бусдыг бити өөрийг чинь шалны алчуур мэд хандуул гэж байна. За тэгэхээр тэхийн тулд өөрийгөө хайрлах нь маш хэрэгтэй, өөрийгөө нэг тавих хэрэгтэй, өөрийг чинь happy байлгадаг зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгээд энэ angel гарч ирж байгаа нь юу гэсэн утгатай вэ гэхээр таныг хамгаалж байгаа сахиусан тэнгэрүүдийг битгий
тэднүүртэй бити итгэхгүй байгаад байгаа ч. Тэднэр чинь таны замыг чинь зааж зөв одоо газар руу чинь одоо таныг чиглүүлж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгээд малгай гарч ирж байгаа хүмүүстэй бити илэн талангуу хандаарай гэж хэлж байна. Зарим хүмүүст ингээд бид нэр нуух хэвээр зүйлүүд information мэдээлэлүүд байдаг. Тэрийг дотроо хадгалаад яг хин юу хэлэх ёстой гэдгийг сайтар ажиглаж малгай өмсөж амьдрах гэнэлтэй. Тэгэхээр жигнэсээ малгай өмсөх шаардлагагүй, зүгээр л малгайтай юм шиг тийм. Заримдаа сайхан сэтгэлтэй хүн таарах юм бол малгайгаа тайлаад бүх юм уудалдах ч юм уу. Эсвэл дотроо бодолтой сууртай ингээд жоохон бодолтой хүмүүс байдаг штэ. Цаанаа л нэг ингээд яг ингээд бүхэл юм итгээд надад хэлж болохгүй юм тим энергийг авсан л бол тэр хүмүүстэй битгий тэгэж хамаг юм илэн далангуу яар гэж байна. За тэгээд мөхийн орны хүмүүстэй хайр дурлалын талбар дээр намжилт хүсье. Баярлалаа баяртай.